Okay. Сайн байцгаана үзэгчдээ. SBN телевиз ресторан цэгийн сайт Монголын мэргэжлийн бартендерийн нийгэмдэгтэй хамтран зохион байгуулж байгаа Бартендер Эдити шоуны ээлжид дугаар эхэлж байна үзэгчдээ. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Элмо Хорстер, Герман чанарын жинхэнэ оригинал жуус, мөн дээрээс нь ерөнхий ивент итгэгчээр зочин Бродвей сүлжээ ресторан. Өнөөдрийнхөө зураг авалтыг бид бүхэн бидний хил заншлаар Зайсангийн хамны чанга урд талд байрлах Чингисийн өргөө нэртэй маш сайхан зогсолбор дээрээс та бүхэндээ хүрж байна. Улс орон сайхан хөгжиж байна да. Ийм сайхан зогсолборыг бий болгосон нийт зохион байгуулагч болон ийм сайхан зогсолборыг бий болгож байгаа хүмүүстээ маш их баярлсан талархснаа илэрхийлье. Ажлын өндөр амжилт хүсье өрөөё. За тэгэхээр хамгийн ихний оролцогчийг өрж байна. River Sound-аас төлөөлөн оролцож байгаа Од. За одоо энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай шүүгчд маань оролцогчдоо даалгавар өгсөн байгаа. Ямар даалгавар өгсөн бэ гэхээр үндэснийхээ бүтээгдэхүүнийг төлхөө ашиглаад тийм үү? Тэ? Үндэснийхээ бүтээгдэхүүнийг төлхөө ашигласан коктейл бэлдэх ёстой байгаа. Магадгүй шинээр коктейл зохиогдож болох юм тийм ээ. Тэгэхээр гэрийн даалгаврыг хэр сайн бэлдэж ирээ одын хувьд? Бэлдсэн. За тэгэхээр энэ даалгаврын хүнд санагдуу ер нь ямар санагдав? Гайгүй сонирхолтой. Бэлтгэсэн анх. Сайн. За амжилт хүсье Оддоо. За эхний оролцогч Од. Stare if you want to, but I got to party. I'm up in the party. I'm glad that I got you, and it's alright. You got you a partner, and cut a rug up tonight. Yeah. I found a place where we can boogie. За тэгэхээр гэрийн даалгаврын дагуу Монголын үндэсний бүтээгдэхүүн ашигласан коктейлийг өөрийнхөө сэтгэмжээр хийх ёстой гэсэн даалгавар өгсөн байгаа. Ер нь коктейлийн талаар ямар бүтээгдэхүүн орвоо? Ром, тэгээ банана ликер, айраг, хамгийн гол айраг. Гол нь айраг. Гол нь айраг. Айрагнд
тэг банана айрыг хоёрыг холж үзсэн. Эрэндээ ачиг санагдав. Ер нь ч одоо үндэсний бүтээгдэхүүнийг одоо янз янзын гадаадын бүтээгдэхүүнтэй холжихлаар галчих гадах явдал бас гарах уу? Айрыг бол гайгүй. Сүү мүү зарим нэг юм нэг л холж болохгүй л Сүү жоохон авширах гэдэг. Сүү бол уусаа солилцсон. За ам чанарын хувьд одоо хэрэг болсон бол гэж бодож байна. Хэрэг их одоо өөрийнхөө хийсэн коктейлдээс сэтгэл хангалуун байна. Яг болсон. Яг бот миний харагсан. За шүүгчдийн саналыг сонсъё. Коктейлийн нэр нь Ямар нэртэй вэ? Айрыг дайкюри гэдэг коктейл. Айрыг? Дайкюри. Айрыг Darkry. За амсч үү. амсаж үзье гэж байна. Ямар ч үсэн энэ коктейлийг амсч үзлээ. Тэгэд энэ бол жоохон хөнгөний хувлаар оруулаад өгөхөөр сайн байсан гэж би бодож байна. За. Тэгээ бусдаар бол сайн байлаа. Гантлах шүүгчийн хувьд. Айргийг ашиглаад ингээ бас дайкер гэдэг бас нэг шинэ брэнд коктейл гаргахын төлөө болсон. Тэгэхээр ер нь бүхэлд нь бид нэг цогцоор харахыг хүсэж байгаа коктейлийг. Ингээ хийхээс агуулаад бид нэлээд хийхээс агуулаад дуустлын классны сонголт тэгээд дээр нэг чимэглэлтэй бүгдийн намт бүгдийг ингээд харж байгаа. Тэгээд энэ дээр харин бид нэг хин Батэрдэнтэй жоон татчихад ингээд юу байж нэг жимс ч юм уу те одоо Монголын сайхан жимснүүд байгаа шүү дээ. Хад нэрс тэрийг бол дээр нь асгаад ч юм уу эсвэл сиропнууд байгаа шүү дээ. Тэгээд өнгийг яасан бол илүү бүр төгс болох байсан байна да. За амтын хувьд хамгийн гол нь одоо амт одоо их чухал байгаад байгаа шүү дээ. Амт бол маш сонир санагдаад байгаа байхгүй юу? Амт бол юу яаж байгаа. Айрыг гашуун гэдэг бүгдээр мэдж байгаа те. Ерөнхийдөө гашуун гэдэг. Гэхдээ айргны энэ гашуун амтыг болон жоо дарж бараад илүү айрг орсонгүү хүмүүс мэдээж гашуун юм уу гэж төсөөлсөн шүү дээ. Гэхдээ нөгөө эн чинь бүр гоё юм байна гэхээр төсөөлөл орсон юм. Уул нь энэ дээр нэг ванила мөхөлц ч юм уу оруулаад тэг арай жоохон зөөллөөд байсан. Арай жоохон хат байна. Энэ дээр бол би яг айргийнхаа амтыг нь л барих гэж хичээсэн л дээ. Амтын яг өргөн тэгээд цагаанаар өнгө оруулах гэхэлэр тийм арай өөр тийм ерөнхийдөө байдаг л та. Бусдаа яг адилхан болохгүй. Яг өнгөн дээр болохоор чамаа бүхэлд нь нөгөө өнгө оруулах гэж бүсэг байхгүй. Зүгээр дээгүүр нь тэг чимгэл маягаар тусаагаад ч юм уу те. Одоо Чимэглэл маягаар хоёр өнгийн ч юм уу гурван өнгийн сироп тусааж чад эн чинь тэгэл бүр амлаа авчихсан. Би нэг нууцгүй сэтгэлээ хэлчихээ одоо. Чи битээ гомдороо зөө. Одоо шүү дээ. Миний бодлоор одоо тэр коктейлийг харахаар ийм байгаа байхгүй. Одоо ингээд нэг сайхан зуны лагер дээр юм нэг сарвч өгдөг шүү дээ. Өвд болохоор яадаг вэ? Нэг хөөцөхтэй лагерын доор ингээд буу хонгор цас. Тийм шиг сэтгэл төрж байгаа. Гэтэ уурлаг өстэй. Энэ нугаас надад таалагдаад цагаан өнгө нь илүү гоё санагдсан. За оддоо маш их баярлалаа. Шүүгчтэй маш их баярлалаа. За хамгийн ихний оролцогч од байлаа. За амжилт хүсье. За плеер бол угаасаа ок тийм ээ. Плеер бол зүгээр ямар ч асуудалгүй үстэй. За дараагийн оролцогчийг урьж байна. Дараагийн оролцогч Square Grill Pub-аас төлөөлөн оролцож байгаа. Мөн хөлгийг урьж байна. За ялгад ашин угтаж авъя. За юу вэ? За ажил өндөрөө. За ажлынхаа хажуугараас хэрэг бэлтгэл хангав. Гэрийн даалгаврыг хэр сайн бэлдэж ирв. Өөст янз янзын жимстэйгээр хольж үзлээ. Орсолоос бусдыг хольж үзв. За тэгэхээр би бол энэ Монгол бүтээгдэхүүнийг одоо ингээд бас янз янзын юмтай холжчихлаар бас гашлахгүй гэж айгаад байгаа. Тэгэхээр бас коктейлээ хийж үзчихээ туршаад амсаж үзээд бас хүмүүсээр туршилт тестлүүлж үзсэн үү? Бүлгүй ахаа бүгдийн тестлээ. За энэ зүгээр юм байна да гэхэл бүгдээр санаа нь хэлээ. За энэ зүгээр юм байна. Нэг хүнд уулгаж үзсээд нэг 30 минут харж энтрөө. Барин тэргэн болсон да. За мөн хөлөгтэй амжилт хүсье. За